Монголчууд баг балчир хүүхдийг үд шорон цагаар гэрээс авч гарахдаа хамрыг хөөцдөг. Энэ ямар учиртай вэ гэхээр үд шорон цагаар газрын тэрэн ад цэтгэр амилж хүүхд рүү халтан довтолдог гэж хууччул үздэг. Тийм учраас хамрыг нь хөөдөж оройн цагаар авч гардаг байжээ. Энэ ёс заншилтай холбогдуулсан нэгэн домгийн бүгдээрээ сонирхон үзцгээе. Нэгэн залуу хос гэрлэж тун удалгүй үрийн зулай үнэрлжээ. Гэтэл хоёр чөтгөр хүүхдийг нь авахар санаархаж залуу хос дөрвөн нүдтэй хотож нохоотой бөгөөд тэрхүү хотож нохоо нь гэр орон хон малаа хамгаалдаг байжээ. Өдөж орой болохоор нөгөө нохоо нь хутсаар байгаад чөтгөрүүдийг гэртээ ойртолдоггүй байсан аж. Чөтгөрүүд хүүхдийг гэрээс яаж авч гарах арга хайсаар нэгэн арга сэджээ. Нэг чөтгөр нь би эхнэр нөхөр хоёрыг хооронд нь хэрэлдүүлье. Тэгээд эхнэр нь гомдоод төрхөн рүүгээ хүүхдээ аваад явангууд чи хүүхдийг нь аваарай гэж нөгөө чөтгөртөө загчээ. Чөтгөрч эхнэр нөхөр хоёрыг хооронд нь хэрэлдүүлж эхнэр нь хүүхдээ аван төрхөндөө буцлаа. Санснаар нь болсон чөтгөр нөгөө чөтгөр дээрээ ирээд "За, яасан? Хүүхдийг нь авсан уу?" гэхэд "Миний өмнөр хүүхэдтэй хүүхэн гараагүй. Харин бор халзан туулай үүрсэн эмэгтэй л явсан" гэжээ. Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой ажээ. Монгол ёс заншилтай холбогдолтой домгийг та бүхэнд хүрэхээр зорлоо. Хэрвээ танд манай контент таалагдсан бол лайк дараад комент хэсэг сэтгэлээ бичээрэй. Мөн subscribe дарахаа мартаоцай. Дараагийн сонирхолтой контентууд тун удахгүй орно. Та бүхэн сайхан амраад баяртай.